Okay, what's up guys? За ээлжний влогоороо та бүхэнтэйгээ уулзч байна. За тэгээ сайн байцгаана уу? Чингүнээ болон бэлгээ байна. За тэгээ өнөөдөр болохоор бид хоёрын ерөнхийдөө хичээл ном дууссан байгаа. Тэгээ Филиппин улсын Себу хотоор аялах гэж бид хоёр шийдээд одоо ингээд замын жол атгах чинь. Тэгэхээр энэ завшаанаараа тохиолдуулаад та бүхнийгээ дагуулад хамт явъя гэж бодлоо. Энэ өдөртөө амар хүлээлээ. Яагаад гэвэл бид хоёр Филиппиний хамгийн сүүлийн өдөр байгаа. Тэгээд сүүлчийн өдөр зугаалахар шийдсэн байгаа. Орой нисэн. Тэр болтол энэ аваар зугаалтгая. Okay, let's go. Усгаа таашиж явахгүй байна амар алга. Одоо 32-33 градус. Яг энэ үеийг бас хүйтэн гэдэг байсан би ч. Okay guys, замаа алдсан болохоор бид одоо мотоциклын сууж. Yes. What's up, man? First riders. Souvenir. No. Oh, is that right? Yeah. Okay. Thank you, man. Here. Well, this is safety first. Safety first, okay. Go. Хизээч хүнд ингэ суулж үзэж байгаагүй амьдралаа. Бүр амар дийлм сайн мотоцикл унаж явж байгаа. Эхэлсэн юм. Okay guys, ингээд бид хоёр чи Марсело Фернани гүүрний доор Бахара гэдэг газар ирсэн байна. Энэ болохоор яг өөр бич резортууд бичний газар байсан л да амар том гой өнгөлөг төрхтэй. Энэ хамгийн гол нь бид хоёрын гэртээ хамгийн ойрхон. Тэгээ дээрээс нь энэ яг юм open beach буюу яг зүгээр ингээд алхаал орчдог газар. Бусдад болох мөнгө төлдөг байсан. Тийм тэгээд орой нисэх болохоор явхаас өмнө ямар ч тач бид хоёр далаа харахыг амар хүссэн. Тэг яг гоё адилхан бай солонгостойсонтэй төстэй байна. Бүлээхэн ocean breeze далаагаас хүлээгээд хүмүүс энд ингээд амар олон хоолонд идээд ингээд далайхаа ир дээр суугаад амар чийдэрт юм байна. Тэнд хүүхдүүд скейтбордн дээр янз бүрийн трюк үзүүлээд байж гин. Хосуудын аваар алхаж гин. Жохон нэрээ авахд тэнд усанд орж гин. Дандаа Филиппин хүмүүс амьдралд анх удаа ийм зүйлүүдийг харж байна. Whole new experience. Энэ аваар жохон тэнд явна. Тэгээд ямар та жоох энэ суугаад тавьшаад байгаа. I can see the sun rising If I say a lie, would you say it back to me? Yeah. When I'm feeling down, you're my medicine. Yeah. She a bad bitch, she don't play the games. She make her own money, so she spend it well. But you don't need designer, and you know the dough. Whole city after you, but you blow them off. Yeah, I can see the sorrow in your eyes, but you're always trying to hide it. Yeah.
Йоо. За ямар ч тааш яаж ч харих юм шиг. Ихтэй амар төөрч. Амар төөрцөн байлаа бид хоёрыг. Ихтэй хамгийн бодит байдлаар Филиппиний Себо хотын амьдралыг үзэж ямар ч туристтэй агентлаг юу ч биднэрт үзүүлж чадахгүй. Шот цүнхээ өрөөл гарсан зүгээр. За яаж шиг харих юм шиг ямар ч тааш. Гоё амар гоё тийм. Ярьсан хүмүүс ээ тий. Ийдэг. Гол нь ойлгож чадах. Мууг ихэнх нь англиар ярьдаг л энэ даанч ингээд зах нуугаа ингээд одоо яг борчуудын амьдрал шүү дээ. Бид хоёр сайн нилээн захаар нь явлаа. Юм үзэж чинь юм ойлгож чинь. За амтаас замдаа одоо явж чинь. Ирж явах шиг юм те. Жэли бид Маань жоо бит. за ингээд яг нөгөө нэг ажил таардаг цагаар бид хоёр харьж таараад нилээн удаа явлаа. Өчиртлээ. 170 песо чи хэдэн доллар вэ? 2-3 доллар. 2-3 доллараар мангар баг 40 км явж баг цаав юм. Yeah, yeah. We'll get up here. Okay, ямар ч тааш ирлээ. За одоо орж хоолоо иднэ. Emergency kit atong iadya. Unsa na ang food sa usa ka emergency. Pagkaon nga dili makanbos. How much is it? 170. 1650. That's why 170. Alright. It's okay? Yeah. Okay. Perfect. Komunikasyon sama sa cellphone ug radyo sa baterya. Importanteng dokumento sama sa birth certificate. Yeah, mister, we realized that Cebu's taxi drivers are really kind and friendly. Thank you again. Thank you. Very much, sir. You got another one. Хүүхдүүдийн хувц сундрыг нартаа хаасаа. Чи юу ячаад ишээ баг л өө. Нутаг буцсан яа. Ээжи. Донцсон. Читаад донцсон. Толгой надад дагаад хөдлөн онгоцоо дагаж хөдлөө. Урдаа ачаад ишээ баглаа явъя. Кампус өсөдлөө тэгээд онгоцны бодлого хөдөлж байна. Аз болж энэ Сэла сургууль болон онгоцны бодлого аягүй ойрхон байдаг. Тэгээд яг одоо Филиппинд бас зөвлөлийн шиврээ бороо орж байна. Үйлээд байгаа юм баха Филиппин уснаас ч тийм энд бид хоёр шүү дээ. Okay guys. Онгоцны бодлого ч олдоо ирээ. Хаана бэ юм. Итгэхгүй энэ одоо хаана? Очиж үзэх юмсаа зөөл та. Ирэхдээ ерөөсөө анзаараагүй мэн амар нойрон ирсэн юм шиг. Онгоцны бодлого ямар гоё юм бэ? Маахан дээдлийн модоор ирсэн гэх байна. За ингээ манай солонгос шиг ингээ бөөнөр авахт байж та. За ингээд дахин нэг удаа онгоцны буудлаас та бүхэнд хүргэж байна. Явсараа хүрэж ирсэн байна. Одоо цаг 2:21 болж чинь 2:30-аас онгоцлог орно. За тэгэхээр энэ завшааныг ашиглаад Филиппинд ирсэн сэтгэлдээ ярья. Маш товчхон үгээрээ. За бэлгээ юу гэж бодож чинь Филиппин улсыг ирээд хоёлоо 4 онс нөө. 4 онс. За 4 онс. Юу Арлын орон гэхлээр бас айгүй ондоо байт юм байна. Би бол дандаа их газраас гараагүй Евразиас гараагүйсэн. Евраз. Хоёулынх нь анхны юу өстэй. Яг ингээ Евразиаг энэ том фильмнаас л гараагүй. Жаах удаа найрсаг юм байна. Тэ. Хүмүүс бол амар ийдэг, найрсаг, тусалдаг. Тэмүүлээ хүмүүс бүгд англиар ярьд юм байна. Бүгд нь ч за Дийлэх нь ярьд юм байна. тэр бас амар амар байлаа. Тийм тэгэхгүй хятадчдад бол айгүй хэцүү шүү дээ. Гайд майд битэр тэг үндэ хэрэггүй байлаа. Тийм тэмүүлээ амар гоё тийм экзотик юм Монголын байгалийн тэр бодвол тэ
Орос ч юм уу хятад явангууд ингээл бид нэрээ харж байсан мод тал модтэй уулзах юм байдаг бол даалнууд урдчихээн. Галаа Содон байна. Бид хоёрын анхны баг арлын уус анхны арлын орон байгаа. Дараа явсан байх л. Солонгост очиод арал марл явж байгаа гоё. Тэгж байгаа гоё влог юм сангасчихсан. Сангасан шууд. За миний хувьд яасан бэ гэхээр энэ ийм анзаарсан зүйл нь юу гэхээр ингээд. За энэ зүүн бас нэг чамгүй олон орноор аялчлаа. Бид хоёр хятадаар яваад орсон Монголд орчоод одоо ч Монгол, Хятад, Солонгос гэснээр Филиппинд ирсэн байна. Тэг ингээ аялаад тахаар хүн ингээд гоё өөрийгөө ингээд юм сураад яваад идэм байна. Өөртөө нээгээд идэм байна. Тэгээд бас хорвоо ертөнцийг өөр талаас нь өнцгөөс нь хараад Солонгос байдгүй зүйлсүүд Филиппинд хараад Филиппинд байдгүй зүйлсүүд Солонгос хятад байх жишээ нь тий. Филиппиний хувьд бол Филиппин бол амар дулаахан энергитэй буюу надад амар тийм гэр бүлсэг улс шиг санагдсан. Яг бол нэг айл нь дор хаяж 4-5 хүүхэдтэй гэсэн яг дээргүй юм Монгол шиг. Тэгэхээр тэгээд ядуу хүн байлаач гэсэн мөнгө гуйсан хүн бол харагдаагүй ерөөсөө. Тэгэхээр нэгэнд амар тусалт юм байлээ. Хүн болгон шудраг үзсэн. Туслуулж байгаа үнчээс зөрүүлээд мөнгөөр биш юм аа гэхэд нэг хөдөлмөрөөр ажиллаар бас амар төлж өгдөг юм бидэрийг анзаарсан. Тэгээ Филиппин амар гоё дудаахан гэр бүлсэг амар тийм warm байлаа. За ингээд баярлалаа Филиппинд. Баярлалаа гэсэн юу гэсэн үг вэ? Аа shit. За тасалж байгаа бутаад оруулаа. За тэгэхээр баяртай гэсэн үг маань болохоор Филиппинээр болохоор саламат гэсэн үг юм байлаа. Түүнд амар баярлалаа. Тэгээд баяртай болохоор пален. Саламат пален. Окей, бид нэр санаад хэлсэн шүү заяа. Оо нэрээ бас амар сайн хичээлд суугаад бас давхар бас англи хэлний хичээлүүд суусан. Easy Go MN-д маш их баярлалаа. Бид хоёр зоолч өгсөн бас хамтран partnership Easy Go MN банд бас дээрээс нь бид хоёр очсон сургууль маань Sela Cebu English Language Learning Academy. Янзын сургуулиас маахан Cebu хотын яг энэ сургууль ирэхээр болох юм бол Easy Go MN дээр хэлж байгаа энэ сургууль бүртгүүлж болно окей. Бид хоёрт амар гоё дуулаахан. Үнэн сэтгэл юм байна. Хоол янз бүр Байр тасаа. Филиппин хоол. За. Тэ шууд ойлгох хэрэгтэй заяа. Өөс тасахаа. Гэсэн шүү заяа. За тэгээд ээлжидийн влогийг үзсэн бүгдэнд амар их баярлалаа. Тэгээ ингээ хоёр влогийг Филиппинд буудаа унгаачлаа. Одоо ингээ бид хоёр Солонгос руугаа буцаж байна. Очиж байгаа тэгээд 7-7 хоногт влог оруулаад явна. Бүгдээр нь дэмжлэгт амар их баярлалаа шүү. Манайд орж байгаа ихлийн үт хийсэн тий. Тэгэхээр за тэр тухайн үед нэ л та. Тэгээ маахаас subscribe дараад хонхоос дараа. Одоо яагаад гэвэл ойрхон влогууд оруулах 7-7 хоногт оруулах болохоор тухайн үед барьж авч үзээрэй за. За тэгээ лайка дараа сэтгэлээ бичээрэй. Бүгдэнд нь маш их. Окей. За бака дараагийн влог хүртлээ. Бүгдэнд баярлалаа. Бас баярлалаа. Maybe you'll get another one.